Занын их төрөг гэж хэмбэ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдааныг хүчингү болгох шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүгээс гаргасан байдаг. Тэгвэл Монгол Ардын намын хорооноос уг хэргийг давтаалцсан ч энэ сарын 7-ны өдөр анхан шатны шийдвэрийг хэвээр баталж Сүхбаатар аймгийн одоогийн засаг дарга инхтөр болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарганаар нь шийдвэр гаргах хэрэгцээ чадамжгүй болж хуучин иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх сэргэлээ. Шүүхийн асуудал ерөөсөө хамаа. 32 байна уу 33 байна уу? Монгол Ардын намын Ахмад гишүүн халтрын яриаг хүргэж байна. Өстрийн намын байгууллага улс орныхоо хөгжиж ард түмний амьдралыг дэвшүүлэх тодорхой юу хамаарах ёстой. Тэрнээс гэж хин нэг хүн далуу тушаал амлагдав, хин нэг хүний сонгуульд ингээд шууд ирээд ингээд өсөлтүүлж хэсэг үсэг хүмүүс амжилтаар одоо хийх оронд одоо үсэг практикаас хорон нэрвэслийн юм дээрээс эхлээд манай намд бол бүр одоо яцаас багцсан байна гэж би өнөөдөр хэлж чадахгүй гэж би орж байна. Монгол Ардын намд ганц уг их төр нарын парагц хүчээ авч байгаалаар намын гишүүд нь шүүмжилж ихэлсэн талаар захим ертөнцөөр тархаад байгаа. Сонгуульд ялт байгуулсныхаа дараа олон албан тушаал амдаж байсан ч журмын нөхтөө мартаж гаднаас хүн авчирч албан тушаал томилж байгаад бухимдалтай байгаагаа хэлээд ухуулагчаар ажилласан мөнгөө нэхэд амжсан байна. Намын доторх хагарлын талаараа амраа өөрийн захим хуудсандаа ийхүү бичжээ. Үнэхээр сайхан нэгэн гаранаас ичиж өсөлтсөн би юм хэлэхгүй. Тэгээд энэ том нам ингэж өсөлт нөгөө намдаа олж ингэж согтуу хурлаа хийгээд өнөөдөр магадгүй одоо гадуур сураг яриа байна. Мөнгө төгрөг тараасан. Энэ гэдгийг баавдад авч зэрэгтүүлсэн. Тэгээд зөндөө яриа байна. Би тэрийг л өөрөө харах болохоор мэдгүй байна. Энэ ахны болтой тийм гэхдээ ингэж далайн цагаандаа авчихсан ариг болгоод хурлын гэдэг бол энэ нам цаашаа талбай согтуу явах юм уу? Манай Сүхбаатар ингэж ариггүй юм шүү дээ. Засаг дарганы захирамж олгоцсон олон газрууд ариггүй нийлцэл ариггүй тэгэхээр хүүхдийн байгууллагатай юм чинь ариггүйгаад тэнд одоо согтуу усад хурлаж юм гэдэг нь үнэхээр утамш. Тийм болохоор би энэ хурлыг хүчин төвлөр босгол. Заны их төр нь 2012 онд Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг бөгөөд гэрээний дагуу бараа шахтаг үрзээл тавьж 225,917 ам доллар буюу Монгол мөнгөөр 500 гаруй сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй улсад их хэмжээний хохирол учруулж байжээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдаа маргаантай боснаас улбаалan Монгол Ардын намын хууль бус томилгоонууд хийгдэж аймгийн удирдлагыг хууль бусаар авахыг санаарахчид Багнуур дүүргийн иргэдийг ээж дараалан томилов. Хишиг бадрах гэж хэмбэ. Өөрөө нэг гэдэг. Нэрээ хэлж. Таньцчаад өнтөө ярьж болно шүү. Занын их төрөг гэж хэмбэ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдааныг хүчингү болгох шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүгээс гаргасан байдаг. Тэгвэл Монгол Ардын намын хорооноос уг хэргийг давтаалцсан ч энэ сарын 7-ны өдөр анхан шатны шийдвэрийг хэвээр баталж Сүхбаатар аймгийн одоогийн засаг дарга инхтөр болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарганаар нь шийдвэр гаргах хэрэгцээ чадамжгүй болж хуучин иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх сэргэлээ. Сүхбаатар сумын цагаан дэл гэдэг газар 2014 оны 8 дугаар сард алт илэрснээс улбаалan их төр нь 2014 онд Сүхбаатар сумын засаг дарга Эрдэнэтэй хамтран
тухайн газрыг хамгаалах нэрийн дор гэрээд харуул хамгаалтын үйлчлэгээ үйлдвэрлэх гэрээ байгуулсан гэдэг бөгөөд энэ талаар Иргэн Баттуур хууль бусаар алтан хусан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж өгөхийг хүссэн. За энэхүү хэрэг нь цагдаагийн байгууллага тогтчин тухайн үедээ замхарсан байдаг. Жишг гэдэг үг жигшиг болох нь холгүй байна. Магадгүй шившигч болж мэдэх юм.